Олон нэг амархаар хүний нэг үс иймэрхүү л болж байна даа. Тэгээ нөгөө үсээ халахлах гад нэг малгай тавьчихсан. Тэгээ эмээ Монголоос юу зах уу гэхээр нь би шимээ архицгсан. Өө сэнгинжин. Энийг нь халааж агаад шар тастай уучи. Бэж. Шар тастай халаагаад уух сайн гэсэн. Тэгээ энэ ханид том өрсөн үед яагаад сайн байдин гэхээр ханид том өрхөр хүний нөгөө хамаг бие булчин шүрмэс чангарчдаг гэсэн. Тэгээд шар тос хийгээд уухаар нөгөө булчин шүрмэс нь сулраад тэгээ айтайхан болтгол гэсэн. Марцны тиймэрхүү юм ярьсан шүү. Оо, арай их үү. За, нэг жоохныг ууч би та нарт гоё юм үзүүлээ заяа. Архитай холбоотой юм үзүүлээ. Энийг ийшээгээд бүр буцлахгүй л илгүүдээ тий. Бүр зүгээр халаах л илгүү. Юу гэж бодож байна? Миний өсмөсний байж байгаа царайг илэг. Самха. Алчиж. Оо. Гэтэ энэс нийл арт л үнэрч юм л да. Өөр ч нэг сүртэй үнэртэй дах юм бол алга. Яаж онгох юм бэ? Yes. Энэ шар тос ч угаасаа тэр чигээрээ коллаген л гэсэн шүү дээ, тий? Нэг халбаг шар тос. Оо, арай ихтцэн үү? За одоо өнгөрсөн. Угаасаа ойр танид хүрсэн байгаа. Ханид нь идэхгүй одоо энэ хоолой молыг бүр очно болчихжээ. Йоо. Яа, энэ ч чанга арах баха тий. Юу вэ шүү. Яа. Хамар царигч штий энэ бүр. Дарта. Вау. За нэг шар тастай Монгол арх гэдэг нь нөө. Хөө сарталцж шүү амар. Арт үнэртэж чинь, шар тас үнэртэж чинь. За нэг ганц хундаг бариадах. Яг арт зов цэвэр арт. Өөрөөсөө нөө алга. Оо. Сайхан мэн нөө тасарч байдаг гэхгүй юу? Гэртээ харж чадахгүй юм болох үү? Уг нь би маргааш ажилтаа байхгүй юу? Маргааш ажилтаа үнд ингээ одоо гэрлөө явах хэрэгтэй байдлыг ингээ уугаас өждөг болж гинэ үгүй юу? Болохгүй бол хончоол явахаас. Бол хончоол өглөө явахаас. Хоолой молоор таг болчих. Жохон цуулж уух гэсэн үү? Арай муу хурдан годроод байгаа юм бол. Арай муу хурдан уугаад байгаа юм бол. Жохон удаан уух байсан уу? Арай муу хурдан уугаад нь үү? За одоо би та нарт гоё юм үзүүлье. Архитай холбоотой гоё юмнууд үзүүлээ зөө. Нэг сайхан болчихлоо. Одоо дахиад нэг ич. Бүгдийг нуугаад тасраа унтчихгүй юу те. Тлаад оройд нэг ганц салбар шар тостой.
Шимээ ярих уучжээ да. Өгж явуулсан юм чинь одоо ууй да. Энэ миний дуртай хэсэг байна. Гэтэ ууй гэж боддгоо зүгээр харахад гоё идэг хэсэг маань байна. Тэгээ энэ архинуудаас би гоё та нарт нэг нэгээр нь танилцуулъя. Энэ бүр би Монголдоо ч харж байгаагүй архинууд бас энд байгаа. За одоо энтхийн архинуудаас нь танилцуулъя. За энэ Valentine's 30 жилийнхэн ойгоор зориулж гаргасан виски байна. За нэг юм шилтэй. Энийг нь би энийг нь вискинүүдээс өгөөч гэх юм бол ганцхан ууж болохгүй архин энэ л байдаг. Бусдыг нь бол окей. Бүгдийг нь ууж болно гэдэг. За ингээд ийм гоё шилтэй модон савтай Valentine's-ийн 30 жилээр гаргасан ийм вискиний нэг цуглуулга байна. За. Энийний араас Old Virginia гэдэг нь одоо юу юм бэ? Бас виски юм бэ. Би энэ архины төрлийг бас сайн мэдэхгүй. Дотроо ийм хоёр хундахтай. Тэгээ Old Virginia юм уу? Ямар ч нэг ийм виски байна. Энэ вискийн саяхан бэлэн дэрсэн шиг санагдах юм. London Dry Gin юм байна. Bulldog гэсэн gin байна. Хундахтайгаа. За тэгээд домч моргэн. Домч борман байна. Тэгээд домч борман ингээд бас өрөнгөтэйгээ. За энэ өстө миний харж байгаагүй ярих вэ? Чингис хаан гинөө. Би ийм Чингис хаан гэдэг ярих хараагүйхын импортын бүтээгдэхүүн. Ийм ярих бас байгаа юм байна. Энийг би ерөөсөө харж байгаа 40 градус юм биш үү? Хизээ үйлдвэрлэгдсэн. Битгүй хугацаа байт юм уу битүү? Архичууд хугацаагүй юм л үү? За ийм Чингис хаан гэдэг арх байт юм байна. Би бол анх удаага л харж байна. За. Вау. Би бас энийг анх удаага харж байгаа юм. Хүннүү гэдэг юм арх байна. Хүннүү. Үш. Ямар хөөрхөн. Байна. Хүннүү гэдэг юм шилтээч гэжтэй. Богцтой арх юм уу? Энэ өстө миний харж байгаагүй арх байна. Харин миний харж байгаагүй архинд бас зөндөө байгаа энд. За энэ бол наадам гэдэг. Энэ limited edition баггүй юу? Апугаас гаргалаа. Хаанахаас гаргалаа? Апуулахтаа. Биш. Джеймс гаргасан юм байна. Джеймс гаргасан limited edition хэдэн шиг гарлаа. Тэгээд энийг би авчирж өгч ирсэн. Энэ handmade номер 3 дахь ирэх нь limited edition. Энийг бол би өөрөө авчирч өгчээсэн болохоор мэдчихээн. Яг нөгөө цуглуул хоббитой болохоор би бас цуглуулганд нэмэр болдог байхгүй юу? Өөрөө цуглуулж байгаа юм шиг кафтед. За энүүгээр юу вэ? Лафаж гинөө. Домен. За мэдгүй энэ одоо юу чи мэдгүй нэг юм байна. За энэ юу вэ? Special edition гинэ. Cabernet. Энэ бас юу юм бэ? Вино юм уу? За мэдгүй special edition гэдэг нэг юм арх байна. Арх чигттэй вино ч юм уу. За барыг вино л юм байна да. За энэ манай Монголоос ирсэн бигэр дарс маань байна. Миний уух дуртай эмээгийн уух дуртай дарс маань байна. За энд чацрагны дарс манай алтай. Энэ буруу хараад байгаа юм уу? Алтай дарс маань байна.
Ингээ дотроо цацраг нь ингээ хөвжээд юм шүү дээ. Энэ хараа. Цацраг нь ингээ хөвжээд юм. Муудна гэж бол байхгүй шүү дээ. За энэ хөгшин сөөвөл вайн энэ үү? За мэдгүй энэ ямар ч нэг бас нэг юм вайн байна. За өөр. Энэ юу юм? Лондон гинөө. Ваа энэ шил мэл ямар амар сүртэй шилтэй. Собранич гинөө. Мэдгүй. Сүртэй шилтэй л юм. Энэ нэг юм арих юм уу? Юу юм бэ? Энэ одоо водка гэж. Блэк водка гэж. За энэ чавтай абсолют л байна. 1 литртэй юм байна. За өөр юу вэ? Энэ хар чингис юм уу? Хар чингис чи арай өөр байсан да. Энэ бас нэг юм чингис гээд арих байна. За энд манай Эдэн байна. Монгол архинууд л зөндөө агуу. Тэгээ манайхаа ингээд Монголоос ирэхдээ Монгол архи авчирхдаа ингээ байхгүй архийг асууж байгаа авчирж өгдөг байхгүй юу? Нөгөө цуглуулгын нэмэх гээд. За энэ мэдхгүй. Хаанах ч бичгтэй I don't know мэдхгүй. Жезина мезинач гэнэ. Валтвэ энэ ч гэнэ. Ийм юм байна. За энэ болохоор худлаа ирсэн зүгээр төгөлдрөөр нь. Үлэнч. Гитар байна. За энэ нөгөө солонгосын өөрийнх нь Докто гэдэг энэ чинь нэг юм нөгөө араал идэг штэ. Докто момстэй. Момо Докто гэдэг нөгөө нэг Японтой булаацалтай байгаа арлынх нь арих байна. За энэ нэг ликор, энэ нэг таньдаг ликор байна. Тийм. Монголын duty free-ээс авчирсан байна. Таньдаг ликор байна. За энэ бас миний таньдаг арих байна энэ. Бас нилээ мэднэ. Энийний жижигхэн амир хөөрх штэ. Тийм энэ таньдаг ээж ах хоёр байна. За номад гэж энэ ч та хоёр шиг байгаа мó. Зүгээр грамм нь л өөр юм байна л та. Нэг нь 75-тай. Энэ юу юм? Нэг нь 700-тай, нэг нь 750-тай ингээд номодын хоёр шиг арих байна. Миний дандаа ууж үзэж байгаагүй архинууд байгаа байхгүй юу? Ууж үзэх гээд яриад байдаг. За энийг бол би Монголд хараагүй заяа. Энийг би одоо гайхаад байгаа. Ийм хаш гээд ингээд хөөргөний уттай. Чүт яасан гот. Айхоо. За сар шиндээ сайхан шинэлж гин үү. Ийм хөөргөний хэлбэртэй арих. Би нэг бол Монголд хараагүй юм байна. Илгээрээ инк амгалан төрлөөрөө төвшин амгалан байх бол тугай. Хаанах арих юм? Спирт балбарм юм уу? Тэргүүн трейд гинү. Тэргүүн трейд гин мэдхгүй. Энэ хараа ерөөсө харж байгаагүй арих үлээ. Тэгсэн солонгос явж исэн хин авчиж өгснээ мэдхгүй. Тэг ингээд ийм хөөргөний ут мут. Гэтэ энэ амир хөөрхөн байгаа. Цагаан сараар өөгч мөгөл амир хөөрхөн байгаа. Ууж муулч бас сүртэй байгаа зү. За энэ бол домч бор. Домч бор түрүүн савтай байгаа мэн. Энэ болохоор савгүй. Тэгээд хоёр жижиг домч бор. Тэгээд энэ юу юм? Хүй. Энэ Монгол арих байна гэж боддоо. Ийм динозаврын зурагтай. Та нар ийм динозаврын зурагтай Монгол арих харж ирсэн үү? Нэг нөө цагаан гоёны брэнд арих гинүү. Юу юм ч та хэдэн оны арих юм бэ? За би л ийм арих харж байгаагүй юм байна. Би үнэхээр ийм арих ууж үзээгүй юм байна. 3 жил хатгална энэ барыг хугацаанд дууссан юм шүү тэгвэл 3 жил хатгална гэсэн байна.
Тэгээд Эминис үйлдвэрлэсэн. Өмнө Говь аймаг. Өмнө Говь аймаг ярих юм байна. Хүнсний үйлдвэр говийн өндөр. Тэгээд цагаан гоёоны брэнд ярих. Ёстой сонин. Өмнө Говь ярих юм байна. Өмнө Говьчууд бас арих үйлдвэрлэдэг байх нэ. Вау. Тэстэ хартайг уу сонио ярих байна. За тэгээд ийшээгээ нэг сони юм нь Монгол виски бас гарсан байна. Би ууж үзээгүй байна. Ууж үзээгүй байтал амар их арих гарсан байна гэж тоо. Хайшин зин би. Намайг жоохон хүлээлтээ. Вау. Нара. Mongolian whisky Gobi Altai гинэ. Говь Алтай Монгол виски гэж. Манайх ингээ виски гаргасан юм уу? Би үнэхээр мэдээгүй байна энэ виски гаргасныг. 700 мг. Виски гэснээр тэгээ 38 градус юм уу? Зөв виски гэдэг нэртэй арих юм уу? Говь Алтай аймаг Бэгэр сум шимт дээж хариуцлага авцад компанид үйлдвэрлэв гинэ. За энэ тэгвэл Говь Алтай аймгийн арих бахны. Энэ ингээд нөгөө Говь Алтай юмнууд амар их байгаа z ингээ Бэгэр Дарс Марс манайха өөрсдөө Говь Алтайх. Тэгээ нутгийнхаа архийг их авчирж өгдөг байх нь. Сая ингээд анзаарсан чинь. Гэтэ энэ саяны энэ хаанахаа арх вэ? Өмнө Говь арх юу хийж байгаа юм бол бас сонин. Хөөх. Mongolian whisky сам аван сүртэйл юм. Гэтэ манай ингээд нөгөө виски архины савнууд жоохон мяа юм аа. Хайрцаг марцаг жоохон мяа юм. Одоо чинь саяны энэ хүннүү ийс штэ. Энэ минь ингээд салцсан байх чинь. Ингээд салцдаг. Зүгээр ингээд салцдаг байх жишээний зүгээр ингээд энэ өөрөөсөө скотчор тогтоосон л ах л та. Тэгээд ингээд нэг жоохон мяа юм. Жоохон барьцтай юм хийхгүй болвол ингээд салаа унцтай юм байна. Тэгээд нөгөө нэг хитэн болохоор гоё байгаа хгүй юу. Гэтэ яг энэ нөгөө наадмын Джейми хийсэн наадан бол хайрцаг савн гоё. За өөр. Бурхан базар байна минь. Бурхан боддаа минь 1 литрийн Чингис явж штэ. Литрээр ихтэй амар том байгаад байдаг үстэй. Вау, том юм байна. Том юм байна шүү. За өөр юу вэ? За энийг бол би авчирч ирсэн. Ивок. Нэг удаа ууж үзээд тэгээ айгууд алтайхан амттай болохоор нь авчирч ирсэн. Зүгээр уу гэж авчирсан чинь уухгүй хадгалсан байна. Зя. Вау. За энийг бас би авчирсан баха. Тийм. Арих гээд энэ одоо хайш Монгол ч байхгүй шүү дээ. Дэ Blue Mark нуу. Дэ Blue Mark гэдэг л нэртэй юм байна л да. Дээр нь арих гэж чижээ. Тэгээ бусд нь дандаа ингээ англиар бичсэн юм. Тийм. 0.7 грамтай Winter Heat гинэ мэдгүй. Quality л гэж. Гэтэ ямар сүүл би авчирч өгсөн арих нь энэ байна. Blue Mark гэдэг л арих юм байна л да. За. Өөр. За энэ чи өстө дээр үе ярих явж байгаа чинь. Хар сувд. Одоо энэ байдаг лөө. Нэг хар сувд гэдэг нэг хар сувдны нууц гэдэг нэг кино. Тэгээ хар сувд гэдэг энэ арих нэг хэсэг одоо олчихсан шүү дээ. Тэгээ энэ хар сувд нь бол явж гин. Зя. Тэгээд за сойрхол. Одоо архины үйлдвэр юм шүү. За энэ юу вэ? Platinum Чингис гинэ. Энэ яа тийм. Энэ зүгээр нөгөө хар Чингис нь биш юм уу? Тийм биз дээ. Энэ нөгөө хар Чингис нь юм байна л да. Platinum. Гэтэ энэ төмөр сав өстой гоё юм аа сүртэй юм. Төмөр савтай арих. Ёстой гоё сүртэй юм байна. Ингээд хадгалалт ч тэр
байгаа үзмжинч тэр бөөрөнки төмөр савтай манай энэ Чингисүүд бас их гоё харагдчих. Шар Чингис одоо хэд байгаа юм бэ гэж грамаараад түрүү 1 литртэй байсан 75-тай байсан. За өөр. За энэ миний бас авчирж өгч ирсэн арх байна. Саяан гэд. Нэг duty free-гээс авчихсан баха. Энийн шил нь надад их таалагдсаахгүй юу? Амар гоё 3D шилтэй нөгөө энэ минь нь ингээд уул муул нь ингээд юм 3D ингээл гарч марцсан. Тэгээ ингээд нөгөө ирвсний зурагтай саяан гэд энэ арх өвөрмөц арх гинэ угаасаа. 10 унцынх юм байна. Энэ надад их таалагдаад би авчирсан байдгийн. За хамгийн сүүлийн арх юм уу? За том архинуудын хамгийн сүүлийнх биш юм байна. Дахиад нэг байгаа заяа. Энэ болохоор ёслол хүндэтгэлийн арх гинэ үү? Ёслолын ихэнд дарс эрхэм, ёсын ихэнд жудаг эрхэм, хүртхийн цагт хэмжээ эрхэм, хүндлэхийн цагт үнэн эрхэм, хүртхийн цагт хэмжээ эрхэм. Энэ өстө үнэн үг биш. Арх дарс уух гэж ивэл те. Би хүн зөвлөгөө өгөх гэж байна да. Оо ч та. Энэ гарах гэж амар хэцүү юм шүү дээ. Вау. Би энэ ёслол гээд архийг анх удаага харж байгаа байхгүй юу? Хоолой сөөзөн шүү ойлгоорой. Би ёслол гээд энэ архийг анх удаага харж байна. Маш гоё өнгөтэй байна. Солонгорсон, цэнхэр солонгорсон ч гэжтэй. Өнгө нь их таалагдлаа. Ямар гоё өнгөтэй. Би бол анх удаага л харж байна. Тэгээ би энд хэдэн шиг арх байгааг нь бас би бас тоолох гээд байгаа. За тэгээд нэг арх байгаа заа юу. Энэ өвөр Монгол арх гэсэн. Тэгээ хамгийн сүүлийн сая цагаан сараар бэлгэнд ирсэн арх нь ахгүй юу. Тэгээ өвөр монголчууд ийм арх хийсэн байна. Монгол гэр шиг эсвэл хатны тоорцхон малгай шиг нэг бол монгол гэр шиг юм шиг ийм өвөр монгол арх байна. Тэгээд энд юу гэж байгаа юм бол бичин уншиж чадах юм уу? Юу нөө Б ир бар баргай гэнэ үү? Баргайч гэж бас байхгүй хаа тий. Энэ монгол хичгээр юу гэсэн үг юм болоо? Б А ир тэгээ А барсэ бар бэрх мэрх юм болоо. За ястаа мэдгүй. Монгол хичгээр уншиж сураагүй нь мэдчихэж байна. Манай хичээсэн бол уншчихгүй юу? За ингээд хамгийн сүүлд ийм одоо энэ харагдаж байна ингээ ийм хээ угаалцтай өвөр монгол гэсэн мөртлөө яг нэг хятад угаасаа л өвөр монголч хятадаар бичиг суурь арга байхгүй шүү дээ. Тэгээ яг нэг ийм энэ монгол хичээн мөчөг оруулсан ийм арх байна. Энэ хамгийн сүүлийн арх нь. Хамгийн сүүлийн том арх нь. Энэ хөөс юм. За нэг иймэрхүү. За одоо тэгээд жижигхэн архинуудаас нь зүгээр харуулчих би. За жижигхэн архин. Энэ бол нөгөө нэг тоглоомнууд эхлээд энэ дасаахи байна. За энэ өөрсдийнх нь сөөж байна. За Монгол энэ хараа, евро, арбай байна. За тэр хойгуур юу вэ? Хойгуур ч өстө харагдахгүй байх ч нэ. За болоо тэгвэл. За энд бас ингээд хайрцагнаас нь гаргаагүй архинууд байна. За миний мэдтээс нөх ягар магарлах шүү тий. Бэлс. За энэ миний авчирч өгчсэн юу байна? Арх байна. За энэ чинээс мартил энэ юу ч юм мэдэхгүй. За нөгөө нэг соёмбийн жижигхэн энэ болор жижигхэн гэрэгүүсийн жижигхэн. За тэгээд 21 аймгийн арх тэр хойгуур абсолютнууд харагдаж байна.
За 21 аймгийн тэгээд Жак Макийн жижигрүүлсэн хөлбөрүүд. Энэ юусэн амар жижиг хөлбөрүүд гэхгүй юу? Мангар хөөрхөн заяа. За нэг юм шүү. Гэлний нишг нь хараад байвал амар гоё юм блэ эднэр. Тэгээд энэ таг нь онгоц юм ааш ингээд Blackberry таг нь онгоц юм шүү ингээ ууршаад ингээд нэр чи ууршч тийм блэ юм. Таг нь жоохон алтаа гарсан юм уу эсвэл нөгөө хит утсан болоод тэр юм уу? Johnny Wayne. Энэ миний уурш алга болоод байгаа юм бэ нэлээ. Манай болор молор бол стек хэвэндээ байж штт. Болор соёмб. Тэгээ ингээд нөгөө Чингис нь хоёр Чингис нь энд штт. Хоёр Чингис нь энд. За нэг иймэрхүү л байна дөө. Энэ би нэг юунаас дэлгүүрээс олж ирсэн. Зарахгүй гэхээр нь авна гэж хэрэлцээр байгаа. Надад ч одоо яг одоо зараатах авъя гэсээр авсан. Хараа мараа хөөрхөн моостэй энэ. За энэ үг нь доор бас нэг юм байгаа. Доор. За зинж бүтэхгүй юм. За. Том жижигтэйгээ нийлээд 193 байгаа мэн. Оо. 193. Бид нэр амар олуулаа. За одоо буцаагаад архийг өөрч тавья. Тэгээд яг нэг хүний нөгөө цуглуулга нь сонирхолтой байсан байх гэж бодож байна. Тийм үн тэмдэглэсэн, зад тэмдэглэлээ. 4 шин 4 өдөр байсны эцэс одоо гэр орон руугаа харидаа юм ч тоо. Тийм. Тэгээ ингээд миний цагаан сарын влогтой хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.